За Монгол Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын орооны 2016 оны 05 тогтолцоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулга. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 5 дахь хэсгийг үндэслэн төрийн байгуулалтын байнгын орооноос 2016 оны 11-р сарын 9-ний өдрийн 5 тогтолцоолоор байгуулагдсан ажлын хэсэг олон нийтийн ариун телевизийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд танилцлаа. Ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Цэрэнбат ахалж их хурлын гишүүн Чимэнхбат, им оюун чимэг би ундраа нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Ундрама нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлэх зорилгоор Улсын их хурлын хамгийн газрын төрийн байгуулалтын байнгын орооны ажлын алба, мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний хилцэн, хяналт шинжилгээ үнэлгээний албаны холбогдох ажилтнуудын төлөөлөл бүхий дэд ажлын хэсэг ажилласан. Тус ажлын хэсэг 3 удаа оролдож Монголын үндэсний олон нийтийн ариун телевизийн хамт олон, ерөнхий захирал, захирлуудын зөвлөл, үндэсний зөвлөлийн гишүүдэд тусгайлан уулзалт зохион байгуулсан. Ажлын хэсгийн танилцуулга 1. Олон нийтийн ариун телевизийн үндэсний зөвлөлд, ерөнхий захирал хуульд заасан чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар. Нэг олон нийтийн ариун телевизийн удирдах дээд байгууллага үндэсний зөвлөл нь олон нийтийн ариун телевизийн тухай хуулийн олон нийтийн ариун телевизийн хөтөлбөр энэ хуульд нийцэж байгаа хэсэгт хяналттай 24-ийн 1-ийн 5 дахь заалт олон нийтийн ариун телевизийн зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг тогтоох 24-ийн 1-ийн 6 дахь заалт олон нийтийн ариун телевизийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан хилцэн батлах 24-ийн 1-ийн 9 дахь заалт хяналтын зөвлөл нь Монголын үндэсний олон нийтийн ариун телевизийн санхүү аж ахуйн үйл ажиллагаа менежмент төсвийн төсөл санхүүгийн жилийн тайланд дүгнэлт хийж үндэсний зөвлөлөөр хилцүүлэх гэсэн 29-ийн 1-ийн 3 дахь заалт олон нийтийн ариун телевизийн ерөнхий захирлын санхүү аж ахуйн үйл ажиллагааг хянан шалгах баримтын шалгалт хийх дүнг үндэсний зөвлөлд танилцуулах гэсэн 29-ийн 1-ийн 5 дахь заалтыг тус зөрчсөн. Мөн үндэсний зөвлөл нь уг хуулийн 31-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан ерөнхий захирлаар улс төрийн намын гишүүн бус хүн томилно гэснийг зөрчин тухайн үед Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Ц. Оюун дэрийг 2015 оны 1-р сарын 5-ны өдөр ерөнхий захирлаар томилжээ. Энэ тухайн үндэсний зөвлөлийн гишүүд Д. Оюун Эрдэнэ, Д. Цэнцүрэн, Ил Пүрэвдорж нар анхааруулж хуулийн 31-р зүйлийн 31-ийн 5 дахь заалтанд хэсэгт заасан ерөнхий захирал бусад байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсан ажиллаж болохгүй гэж заасан гээд уг шийдвэрийг эсэргүүцэж байсан байна. Түүнчлэн Ц. Оюун дээр нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа 1-р сарын 8-ны өдөр хүртэл хүлээлгэн өгөөгүй байсан. Энэ нь хуулийн 31-р зүйлийн 31-ийн 3, 31-ийн 5 дахь хэсгийг илт зөрчсөн явдал болсон байна. 1-2. Ерөнхий захирал Ц. Оюун дээр нь албан үүргээ гүйцэтгэхдээ олон нийтийн ариун телевизийн тухай хуулийн 3-2 дахь хэсэгт олон нийтийн ариун телевизийн зорилго болох үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонгогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдхгүй, хөгжөөн цэнгээ хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх нийтийн хүртээд болох гэснийг зөрчсөн байна. Тухайлбал харилцаа холбооны зохицуулах газраас өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны 5-р сарын 20-ны өдөр авсан. Харин ММБ 2 суугийг өргөн нэвтрүүлгээр цацах эрхээ аваагүй бөгөөд уг нэвтрүүлгийг 2016 оны 9-р сар хүртэл кабелийн телевизийн 50-р цугаар цацсан байна. Энэ хууль бус үйлдэлтэй харилцаа холбооны зохицуулах газартай аман хэлбэрээр тохирсон байсан ч зөвшөөрөл өгөхгүй удсан учраас шахалт үзүүлэх зорилгоор кабелийн суугаар гаргасан гэсэн тайлбарыг өгч байлаа. Мөн хуулийн 13-р зүйлийн 13-ийн 1 дахь хэсэгт олон нийтийн ариун телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно. 13-ийн 3 дахь хэсэгт олон нийтийн ариун телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн 2-оос хэтрэхгүй байна гэсэн заалтыг тус зөрчин үндэсний олон нийтийн ариун телевизээр арилжааны угаалгын бодис зэрэг сурталчилгааг явуулсан бөгөөд тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийг 3 суугийн нийт цагаар тооцож 2%-аас хэтрүүлэн сурталчилгаа гаргасан байна. Ерөнхий захирлын салбар нэгжийн захирлуудаа сонгон шалгалт
явуулгүйгээр шууд томилон ажиллаж байгаа гэсэн тайлбарыг үндэсний зөвлөл 11-р сарын 15-ны өдрийн уулзалтаараа өгсөн. Хуулийн 24-ийн 1-10-д олон нийтийн ариадууд телевизийн дэд захирал зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгуулах журмыг батлах гэж заасны дагуу үндэсний зөвлөлийн баталсан журмыг ерөнхий захирал нь мөрдөгдөхгүй байгаа ба жил гаруйхан хугацаанд бүтцийн өөрчлөлтийг 5 удаа хийж улс төрийн халаал сэлгээ хийх боломж бүрдүүлэн улмаар зохион байгуулалтын нэгжийн даргыг дур мэдэн өөрчлөх, мэргэжлийн баг бүрдүүлэх нөхцөлийг хязгаарлаж иржээ. Үүний үр дүнд жил гаруй хугацаанд Монголын мэдээ суугийн захирал 4 удаа, Монголын үндэсний олон нийтийн ариадууд телевизийн дэд захирал 3 удаа, МНБ 1-р суугийн захирал 3 удаа солигдсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5-2 дахь хэсэг заасан ажил олгогчийн ажилтныг ажиллаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох. Энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээр хөдөлмөрийн дотоод журам заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэснийг зөрчин 30 м2 талбайтай хэд хэдэн өрөөнд 10-аас 13 хүнийг ажилуулж иржээ. Мөн хуулийн 6-р зүйлийн 6-гийн 1 дахь зааснаар ажилт нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах өөрөө болон төлөөллийн байгууллагаар дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлд нь нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлцээр заасан бусад эрх хөнгөлт эдлэх хэрэгтэй гэсэн заалтуудыг тус зөрчсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 7-р зүйлийн 7-гийн 2 дахь хэсэг заасан нээлттэй тендер шалгуулалтын журам, 32-р зүйлийн 32-ийн 1 дахь хэсэг заасан хязгаарлагдмал тендер шалгуулалтын аргыг мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник технологи шаардсан нарийн төвөгтэй бараа ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал тохиолдолд хэрэглэнэ гэж заасныг зөрчсөн. Мөн үйл ажиллагаанд Монголын үндэсний олон нийтийн ариадууд телевизийн ерөнхий захирлын 2015 оны 4-р сарын 27-ны өдрийн 225 тоод тушаалын хавсралтаар батлан гаргасан бараа ажил үйлчилгээ худалдаа авах ажиллагаанд мөрдөх журмын 4-ийн 4 дахь хэсэгт заасан сонгон шалгуулалт явуулах заалтуудыг зөрчиж шууд гэрээ хэлцэл хийсэн. Жишээлбэл 145 сая 229,175 төгрөгийн үнэ бүхий хамтран ажиллах гэрээг их баартын гэрээг Metis G Sounds ХХК-та шууд хийж дэлгэц худалдаа авсан бөгөөд энэхүү дэлгэцийн техникийн шаардлага хангахгүй ашиглах боломжгүйгээс Монголын үндэсний олон нийтийн ариадууд телевизэд 27 сая 98,750 төгрөгийн хохирол учирсан байна. Ивент хоол байгуулах, зураг төсөв хийх, засвар үйлчилгээ хийх зэрэг 2 ажиллагаанд мөн л нээлттэй сонгон шалгалт зарлаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан байна. Монголын үндэсний олон нийтийн ариадууд телевизийн бүх төлбөр тооцоо гүйдгээг төрийн банкны холбогдох дансаар шилжүүлэх тухай ерөнхий захирлын 2015 оны 317 тоот тушаалын хавсралтаар баталсан Монголын үндэсний олон нийтийн ариадууд телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивент тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 4-ийн 2 дахь хэсэг заасан заалтыг мөрдөөгүй байна. Эрдэнэт үйлдвэрттэй байгуулсан гэрээний мөнгө болох 500 сая төгрөгийг хүлээн авсны дансны дугаар уг журманд заагдсан дансны дугаартай зөрчилдөж байгаа нь үүний нэг жишээ юм а. Үндэсний зөвлөлийн 2016 оны 24-р тогтоолоор барилгын засварын ажил хийж гүйцэтгэх Герман технологи ХХК-та гэрээ байгуулах, гэрээний биелэлд хяналт тавихыг ерөнхий захирал зөвшөөрсний дагуу Герман технологи ХХК-та засварын ажил гүйцэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд 428 сая төгрөгийн өртөг бүхий барилгын ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ба ажлыг бүрэн гүйцэтгэн ажил хүлээлцэж гэрээ дүгнсний дараа 5 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 80% буюу 342.4 сая төгрөгийг үлдэгдэл 20% буюу 85.6 сая төгрөгийг 30 хоногийн дотор гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр тохирчээ. Гэтэл гэрээний нөхцөлийг зөрчин гүйцэтгэгч Герман технологи ХХК-д 2016 оны 8 дугаар сарын 9-нд 40 сая төгрөг, 8 дугаар сарын 16-нд 49 сая төгрөг, 9 дугаар сарын 1-нд 48.8 сая төгрөг нийт
137.8 сая төгрөгийн урьдчилгаа олгосон байна. Герман технологи ХГК-д байгуулсан энэхүү гэрээгээ концесс гэж ерөнхий захирал тайлбарлсан боловч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дуусаагүй байхад төлбөр төлсөн нь концессийн үндсэн зарчимтай зөрчилдөж байна. Концессийн бус энэ ажлыг ерөнхий захирал 2016 оны 4-р сарын 22-ны өдрийн 273 доод тушаалаараа нээлттэй тендер сонгон шалгуулалтгүйгээр шийдсэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 7-р зүйлийн 7-гийн 2 дахь хэсэг заасан нээлттэй тендер шалгуулалтын журмыг зөрчсөн байна. Монгол улсын жил бүрийн төсвийн тухай хуульд сангийн сайдын багцад үндэсний олон нийтийн ариадын телевизийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгадаг ба 2016 он тус байгууллагын хувьд хөрөнгө оруулалтын ямар ч зардал тусгагдаагүй байхад ивент хоол байгуулан холбогдох техник томд хөрөмж болон их засварын зардлыг төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Мөн олон нийтэд үйлчлэх үзүр үйлчилгээний танхимд шаардлагатай тавилга тогтчлыг худалдаа авах багц ажлыг тайзны гэрлийн суурь, ханы хөшиг, тайзны хөшиг, хувцсны үлгэр, шкаф, тавилга хэрэгсэл худалдаа авах, ширээ, зөөврийн тайз худалдаа авах гэж 2 хуваан, дуу чимээ нэвтрүүлэхгүй хавтангаар ханыг бүрэх багц ажлыг акустик хавтан нийлүүлэх ханыг бүрэх гэж мөн 2 хуваан 50 саяас доош төгрөгийн үнэтэй худалдаа авалт болгон задлж Герман технологи ХГК-г 4 гэрээ агуулan нийт 187.6 сая төгрөгийн худалдаа авалт хийсэн. Шаардлагатай бараа материалыг 4 хуваан нэг компаниас худалдаа авсан нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-4 дахь хэсэг заасныг зөрчсөн байж болзошгүй бөгөөд Монголын үндэсний олон нийтийн ариадын телевизийн ерөнхий захирлын 2016 оны 208 дугаар тушаалаар баталсан Монголын үндэсний олон нийтийн ариадын телевизэд бараа үйлчилгээ худалдаа авах ажиллагаанд мөрдөх журмын 3-т заасан өртгөн 50 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй бол үндэсний зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн худалдаа авах ажиллагааг зохион байгуулна гэсэн заалтанд хамааруулахгүй гэсэн байдлаар зохион байгуулсан гэж үзэхээр байна. Монголын үндэсний олон нийтийн ариадын телевизийн үндэсний зөвлөлийн 2016 оны 17 дугаар тогтоолоор Европын аврах шалрах хөлбөмбөгийн тэмцээнийг Монголын мэдээ суваг шууд дамжуулах эрхийг Европын хөлбөмбөгийн холбооноос худалдаа авахыг 2016 оны 22 дугаар тогтоолоор уг тэмцээний эрхийг худалдаа авахд зориулж 1.6% хүүтэй 6 сарын хугацаатай 1 тэрбум төгрөгийн зээл авахыг ерөнхий захирал Ц оюун дээр тус зөвшөөрсөн байна. Гэтэл ерөнхий захирал Ц оюун дээр Европын аврах шалгах хөлбөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулах нэвтрүүлэх эрхийг худалдаа авах гэрээ байгуулахдаа Төрийн банкнаас 2016 оны 6 сарын 6-нд 1 тэрбум төгрөгийг 2% хүүтэй 6 сарын хугацаатай зээлж энэ ондоо багтаан төлж дуусгахаар зээл авсан байна. Энэ нөхцөл байдлаас болж улсад хэмжээний хохирол учирсан байж болзошгүй тул хөндлөнгийн аудитын төгөлд гаргуулах шаардлагатай байна. 2. Төр орооноос хууль зөрчигдөж байгаа талаар тавьсан асуудлыг магадлан танилцсан талаар. Төрийн байгуулалтын байнгын орооноос томилогдсон ажлын хэсэг Монголын үндэсний олон нийтийн ариадын телевизийн хамт олонны төр орооноос ирүүлсэн шаардлага хүсэлтийн дагуу Монголын үндэсний олон нийтийн ариадын телевизэд 2016 оны 11-р сарын 11-ний өдөр очиж нийт ажилчдаа уулзалт хийж 34 хүний санал гомдлыг сонсож захирлуудын зөвлөлтөд уулзалт хийсэн ба уран бүтээлчдийн зүгээс тавьж байгаа дийлэнх гомдол санал хүсэлтийг дараах байдлаар багцлж үзлээ. Монголын үндэсний олон нийтийн ариадын телевизийн ерөнхий захирал Ц оюун дээр нь томилогдсноос хойш дараах алдаа дутагдлыг гаргасан байна. Үүнд эдийн засгийн тооцоо судалгаа, холбогдох хууль тогтоомж 4 журмыг мөрдөггүйгээс Монголын үндэсний олон нийтийн ариадын телевизийн өмч хөрөнгийг үнгүүдүүлсэн. Тооцоо судалгаагүй бүтцийн өөрчлөлтийг жил гаруй хугацаанд 5 удаа хийж ажилтнуудыг ажлаас салсан. Үйлчилгээний ажилтнуудаас хуулийн болон бие болдрын гих шалгалт авч тэнцээгүй шалтгаар ажилчдыг ажлаас салсан. Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчин олон дахин гэрээ байгуулан ажиллаж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 23-2 дахь хэсэг заасан хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулнаа. 23-2-1 байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй 43 дахь хэсэгт ажил албан тушаалд хിവэрэ хадгалагдаж байгаа
ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаас туслахыг хориглоно гэсэн заалтыг тус зөрчсөн. Олон удаагийн бүтцийн өөрчлөлтөөс үүдэн салбар нэгжийн шилжилт нүүлгэлтээс тавилгын тогшил эвдэрсэн. Ялангуяа өндөр үнэтэй техник тоног хөрөмжийн ашиглалтын нэмэлт болон урсгал зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Агаарын солилцоогүй хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй ажлын байрны хэвийн нөхцөлийг хангаагүй өрөө тасалгаанд олон цагаар ажиллаж уран бүтээлээр туйрлж байснаас ажилчдын биеийн байдал муудаж нэг хүн ухаан алдаж 3 хүн зүрх судас цусан хангамжийн дутагдалд орж эмнэлэгт хүрэгдэж байсан ба ийм нөхцөлийг өнөөг хүртэл мэдээгүй үйл ажиллагаа явуулж байсан. Нийт үзэгчдийн дунд албан ёсны мэдээллийн баттай их сурвалж тай гэж тооцогддог Монголын мэдээ агентлагийг улс сүртэй тооцоо судалгаагүйгээр шууд бие даасан сууг болгосноос бусад телевизүүдээс доогуур рейтингтэй үзэгчдгүй болгон доройтулсан. 2016 оны байгууллагын төсөв тусгахдаггүй Европын хөлбөмбөгийн аврах шалгуур тэмцээн Ирөөгийн Олимпийн наадам зэргийг дамжуулахын тулд төрийн банкнаас байгууллагын газрыг барьцаалан 500 мянган евро, Эрдэнэ төлбөрөөс авсан 500 сая төгрөг, тендер зарлахгүйгээр Metis G Sound-с ХКК компанитай гэрээ хийж 145 сая 229,175 төгрөгөөр авсан LED дэлгэцийн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэсэн үзэх үндэслэл байна. 3. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар. Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-2 хэсэг заасан төсөв санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжил, тайлагнал, эдгээртэй холбоотой мөнгөн болон бусад гүйлгээ хамаарна. 3-2-4 төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгө бараа ажил үйлчилгээ худалдаа авах үйл ажиллагаа. 3-2-7 төр хувийн хвшлийн түншлэл концесс. 3-2-8 засгийн газар орон нутгийн баталгаа болон төсвийн өөр авлага үүсэх альва бусад шийдвэр гэж заасан боловч шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулаагүй зөвхөн Монголын үндэсний олон нийтийн телевизийн өөрийн цахим хуудсанд байршуулсан ба 2015 оны 11-р сарын 10-наас 2016 оны 11-р сарын 2-ны өдрийг хүртэл санхүү тайлан тооцоотой холбоотой ямар нэг мэдээлэл тавигдаагүй байна. Зөвхөн зарлагын мэдээллийг өөрийн цахим хуудасны шилэн дансны цэсэнд байршуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Монголын үндэсний олон нийтийн радиоtelevизийн ерөнхий захирлын 2015 оны 4-р сарын 27-ны өдрийн 225 тоот тушаалын хавсралтаар батлан гаргасан бараа ажил үйлчилгээ худалдаа авах ажиллагаанд мөрдөх журмын 6-гийн 3 дахь хэсэгт 50 сая төгрөгөөс дээш худалдаа авалт бүрийг шилэн дансанд байршуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. Монголын үндэсний олон нийтийн радиоtelevизийн ашиглалтгүй байгаа 1000 м квадрат талбай бүхий хэсэгт ивент хоол танхимыг 428 сая төгрөгөөр байгуулахаар үндэсний зөвшөөрөл олгосны үндсэн дээр ерөнхий захирал гэрээ байгуулсан байна. Энэ тухайн мэдээллийг мөн шилэн дансанд байршуулаагүй байна. Төрийн байгуулалтын байнгын орооноос томилогдсон ажлын хэсэг Монголын үндэсний олон нийтийн радиоtelevизийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар доорх саналуудыг гаргаж байна. Үүнд 1. Монголын үндэсний олон нийтийн радиоtelevизэд холбогдох хууль тогтоомж, энэ салбарын стандарт, норматив болон уг байгууллагын санхүү, тайлан бүртгэлд мэргэжлийн хэлтийн ерөнхий газар, үндэсний аудитын газар болон сангийн яамны төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын санхүүгийн хяналт шалгалтын хэлцээс ажлын хэсэг гарган иж бүрэн наривчилсан шалгалт оруулан шалгалтын дүнг төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулах нь зүйтэй. 2. Ажлын хэсгийн газар дээр нь очиж ажиллахад Монголын үндэсний олон нийтийн радиоtelevизийн ажилчид 2 хуваагдсан байдалтай байгууллагын дотоод маргаан нийгмийн анхаарлын төвд орж ирсэн үйл ажиллагаагаа хийвэн явуулах боломжгүй түвшинд хүрсэн байдалтай байсан. Энэ нь Монголын үндэсний олон нийтийн радиоtelevизийн ерөнхий захирал болон захирлуудын зөвлөл нь хамт олонныхоо өдөртмөн үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулах, өдөртгөн зөв оновчтой арга барил, эв нэгдэл, дотоод зохион байгуулалтаар хангах чадваргүй байгааг нь харуулж байгаа бөгөөд үүгээр олон нийтийн радиоtelevизийн тухай хуулийн 31-ийн 6-гийн 1 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд олон нийтийн радиоtelevизийн тухай хуулийн заалтыг зөрчсөн зөрчлийг нэн даруй арилгаж, удирдлагын багт арга хэмжээ авч, ажлын хариуцлага тооцож, олон нийтийн радиоtelevизийн өдөр тутмын үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулах
салбар бүхий багийг шинээр бүрдүүлэн томилох шаардлагатай гэж үзэн үндэсний олон нийтийн ариадууд телевизийн үндэсний зөвлөлд санал болгож байна. 3. Үндэсний зөвлөл захирлуудын зөвлөл хамт олонтой хийсэн уулзалтын үеэр 2005 онд батлагдсан олон нийтийн ариадууд телевизийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай арга хэмжээ авч ихийг төрийн байгуулалтын байнгын орноос томилогдсон ажлын хэсгээс хүссэн. Энэ хүсэлтийг үндэсний олон нийтийн ариадууд телевизийн олон уран бүтээлчид ажилчдаас олон санал гарсан бөгөөд тухайлбал сэтгүүлч Гэ Бадам самбуу Эмээмэг амтлагийн сэтгүүлч ихэ Эрдэнэ булганаар гаргаж байсан. Уг хуулийг шинжилэн үндэсний зөвлөлд ерөнхий захирлын чиг үүрэг хэд нэг талыг барьсан хариуцлагаас зайлсхийсэн одоогийн нөхцөл байдал нийцэхгүй байгааг шинжилэн өөрчлөх хэрэгтэй гэж санал гарсан болно. Иймд уг хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлд өргөн барих нь зүйтэй гэж үзсэн болно. За баярлалаа.